сургамж өгүүллийг уншиж өгье. Тэр мэлхий найдуудад нэг намайг уншиж өгөө. Манай эмээ уншиж өгнө. За эмээ хүүхдүүдтэй сургамж төгөөллөг уншиж өгье. Зуны нарлаг сайхан өдөр найз мэлхэнүүд зугаалж явлаа. Энэ тэрүүгээр өсчээд хөөцөлд нь тоглож явбал хоёр найз нь гүнзгий нүхэнд унчихжээ. Мэлхийнүүд сандран нүхний амсраар тойрон хар зогсов. Энэ айхтар гүнзгий нүхнээс гарах ямар ч аргагүй юм байна гэж нэг нь хэлв. Хичнээн ч өндөр өвсрлийгээд эндээс гарч чадахгүй гэж нөгөө нь дуурав. Эндээ үлсэж өгөхөөс өөр замгүй юм байна гэж нэг нь гониглов. Харин хоёр мэлхий юутайч орлоод үзэхээр шийджээ. Нүхний ёроолоос үсрээд үдсэн ч амсарт хүрч чадсангүй. Дахин үсрээч хүрч чадахгүй байлаа. Бусад мэлхийнүүд нүхний дээрээс мөн л үгүйсээр яагаад ч нэмэргүй дээ. Ингэж зовхоор үсрэхээ болсон дээр гэлцэн. Хоёр мэлхий үсэрсээр хичнээн унсан ч дахин оролцоор тэгсээр нэг нь бусдынхаа үгийг сонсоод ууч хөр шийджээ. Яагаад ч энэ гүнзгий нүхнээс гарч чадахгүй юм байна гэж аргагүй ихэнд бодлоо. Харин нөгөө нь огт бууж өгсөнгүй. Яаж бүтлгүйцэн ахаад л дээш үсэрнэ. Найзууд нь түүнийг ингэж зовж байхаар бойл гэж хэлсэн ч улмал хичээн үсэрсээр байж гин. Тэгж эцэст нь өндөр үсэрч нүхний амсар дээр гарч чадлаа шүү. Гайхаж баярсан найзууд нь түүнд баяр хүргээд дэмээ гэж хэлсээр атал яагаад бууж өгөхгүй үсэрсээр байсныг нь асуужээ. Гэтэл өнөө мэлхий тэдэнд ингэж хариулжээ. Би чинь дүлий шүү дээ. Та нарын хэлсэн үгийг юр сонссонгүй. Бас дээрээс нь юм ярихыг чинь намайг дэмжиж урамшуулж байна гэж ойлгосон болохоор өөрийгөө эндээс гарч чадна гэж бодсон юм гэжээ. Баяртай.